Бид нар одоо тэр эцсийн хилцүүлэг хүртэл селебритийг явуулсан. Тэгээ хамгийн яг сүүлчийн одоо эцэслэн батлах дээр унтсан шүү дээ. 3 гишүүнээр унтсан. Тэгэхээр бол селебритийн хувьд бол одоо үнэхээр харамсалтай. Унсан. Уулын энэ төсөл хэрэгжсэн бол 2000 орчим айлын орон сууц ашиглалтанд орохоор бэлэн болцсон байсан. Тийм учраас одоо селебритийн одоо санхүүжилтүүд нэлээд жоох хүн дэр. Уул нь бол сая энэ төсөлд орсон байсан бол селебритийн өөрөө босгосон 500 тэрбум 500 сая долларын бондыг 100% ашиглах болцоо бүрдэх байсан. Одоо бид Эрдэнэ мөрөнгө усан цахилгаасаа газрын тосны үйлдвэрийн хоёрын асуудал энэ хуульд одоо өргөн баригдаж хилцэгдэж байна. Нийслүүлж бас хаслаа гэдэг шүү дээ. Зарим шүү хэлж байна. Төвлөржүүлжийн төслийг унгаасан гэдэг. Тийм ээ. Тэгээ алсын намын хэсэг гишүүд манай бас ардын намын хэсэг гишүүд селебритийг анханасаа дэмжээгүй. Би бас дэмжихгүй байгаа шалтгаанаас ойлгоогүй. Нийслэл дээр одоо хийж байгаа ажил дээр очиж өөрсдөө бүгдээр үзсэн байлээ. Тэгсэн хэрнээ одоо дэмжээгүй. Уул нь ороод явсан бол 2700 орчим айлын орон сууц ашиглалтанд орж Монголын бас 2700 орчим иргэн гайгүй хямд үнэтэй орон сууцнд орох байсан болов гэж бодож байгаа. За яг хаа тэр компани сонгон шалгаруулалтын дээр тусдаа асуудал. Гол нь энэ төслийг маш хурдан хэрэгжүүлж орон сууцыг ашиглалтанд оруулсан бол тэгээ энэ бас жишг тийм төсөл болох байсан. Ягаад гэвэл гэр хоолой чинь газар чөлөөлсөн шүү дээ. Засгаас чөлөөж өгч төсөл хэрэгжиж байгаа. Энэ төсөл цаашаа хэрэгжсэн бол цаашдын яармгийн гэр хоолойн асуудлууд бас яригдах байсан. Яг энэ жишгээр тэгээ олон төслүүдийг одоо ер нь бол мухардалд оруулсан тийм л одоо зүйл болсон. Харамсалтай болсон. Тэгээ манай одоо эсэргүүцэж байгаа гишүүд мань одоо үндэслэлийн бисаа ойлгоогүй. Нийслэлийн төсөл болохоор одоо гасаасан болов би бодсон шүү дээ. Төсөлтөө гишүүр нь Ямбатарт асуудал байна л гэж хараад байна шүү. Улс төрчүүдэд энэ одоо төслийг гацаагаад байна уу? Дээрээс нь Улаанбаатар хотын өрсний бохирдол, орчны бохирдол олон асуудлыг зэрэг шийдэж байгаа энэ томоохон одоо селебритийн төслийг гацааж байгаа асуудал гэж харж байна. За хотын дор ерөнхийдөө тийм байр суурьтай байсан. Би ч гэсэн бас тийм байр суурь ерөнхийдөө илэрхийлсэн. Одоо би бас нэг ганц хоёр төслүүд дээр өчтөр хотын дор лайв хийгээд яваад байлаа шүү дээ. Би одоо та хэд мэдж байгаа бол одоо манай яармгийн төгжрлийн хамгийн хүндрэлтэй асуудал 3 цаг 4 цаг төгжирдэг энэ асуудлыг шийдэхээр одоо Улаанбаатар трамвай төсөл одоо энэ 6 сард эхлэх гээд байгаа. Тэгээ яармгийн одоо голын зүлэгт хэсгээр яваад Сүхбаатарын талбар орохын төсөл мань эхлэх юм бол яармгийн иргэд маань 20 минутын дотор хотын төвд ирнэ шүү дээ. Нис яармгийн иргэд. Энэ төсөл одоо удахгүй эхлэх чинь. Энэ дээр одоо бас л одоо энэ улс төр орчих юм. Нямбатар суулаад унчих байлж би айж. Тийм учраас энэ төслөө одоо Нямбатар байна уу? Одоо хэн байна? Ямар нэгэн одоо хэн нэгэн хувь хүнд одоо захиралгүйгээр шууд энэ төслүүдийг явуулаасаа хүсэж байгаа. Тэгэхгүй одоо бид нар бүтээн байгуулалтын ажлууд энд зогсоод байх юм бол тэгээд бид нар амлсан амлалтандаа хүрч чадахгүй, иргэдийнхээ тулгамдсан асуудлыг шийдэж чадахгүй нэг юм байдалд орох гэдэг нь шүү дээ. Тийм учраас миний хувьд одоо селебритийг явуулаасаа гэж хүсэж байна. За хоёрдугаарт одоо энэ 100 эхлэж байгаа тэр Улаанбаатар трамвай төслийг бас одоо маш хурдан явуулаасаа л гэж бодож байна. Нийслэл сонгогдсон гишүүд өөрсдөө бас илүү сул байгаа юм шүү. Ганцхан хотын даргал. Үгүй ганц хот бид нар ч одоо тэр төслүүдээр бүгдээрээ санал өгч байгаа шүү дээ. Тэгээ олонхороо ер нь бол арслан намд бүхэлдээ эсэргүүцсэн. Монгол Ардын намыг бүлэг одоо хэдийгээр докторат тэмцсэн боловч тодорхой гишүүд эсрэгтгүйгээр 3 канал тэмцсэн шүү дээ. Энэ одоо селебрит. Тийм. Тэр бол харамсалтай байсан. Манай засгийн газрын ганц хоёр гишүүд ч гэсэн хуралдаа ирж оролцоогүй 3 саналаар унсан. Тэгээ тэр өнгөрсөн 7 хоног батлагдсан байсан бол энэ дахиж хууль өргөн барь одоо дахиад ингээд цагалдаж дахиж хилцээд байх ямар шаардлага байсан байхгүй. Тэг миний хувьд жоохон тийм харамсалтай зүйл болсон гэж бодож байна.